би ямар ч буруудах утгаар хэлсэнгүй шүү зүгээр иймэрхүү зүйл нэг ойлгоход ард иргэд биднүүсийн нүдэнд үнэхээр өргөс шиг харагддаг. Үнэхээр биднүүсийн төлөө гэж гарчхаад тэгээ байшин сав хувьчилж аваад худалдаагаар бүх юм хуулийн дагуу ойлгож байгаа. Бүх юм хуулийн дагуу. Гэхдээ тэр хууль цогцоороо нэг шударга машин шиг бидэнд санагдаад заримдаа жоохон гомдлоо байдаг. Яг гэвэл улаан ягаан тэр тасалбарууд бол одоо энэ хаана явдгийг ч мэдэхгүй л дээ. Зүгээр тэр үүднээс юу гэж би буруутан ерөөсөө хайхгүй шүү. Ганцхан энэ ард иргэдийн мэдээлэлгүй байдлаас болж хэсэгхэн мэдээллийн сувган дээр байсан хүмүүс хитрхи их баяжсан өнөөдөр энэ эдийн засгийн одоо хямралыг зарим нь хямрал гэж хараад зарим нь хямрал болоогүй байхад нь хямрал гэж бодоод одоо мань мэднэ. Эсвэл эдийн засгийн сайхан байхад нь би муухайгаар хараад нөгөөх нь муухай байхад нь эдийн засгийн гоёор хараад байгаа үнцнүүд нь өөр болчтой болоо даа гэж би харамсдаг тэр санааг л хэлсэн. Тэгэхээр та нэг нүгөө асуусан би бас танаас одоо сэтгүүлч яваад асуумаар санагдаж байна л да. Тэгэхээр Эрдэнэчлийн Ганбаатар одоо нэг байраа барьцаанд тавьчихад тэрнийг авахын тулд 20 сая төгрөгөөр тухайн зохион байгуулж байсан нэг хөтөлбөрөөр худалдсан гэсэн тийм мэдээлэл би одоо авсан. Энэ ч хэрэг үнэн бэ? Та тэр мэдээллийг одоо ягтлах хэрэгтэй дээ. Энэ бол ор үндэсгүй худлаа. Тэгээд байр барьцаалж байгаа нь бол тодорхой хэмжээгээр би бас тэр барьцаалах хэмжээнд хүртлээр бизнес хийсэн бас таарч байна да. Энэ бол оргүй үндэсгүй худлаа зүйлээ. Би нэг асуулт тавил да. Та ер нь одоо 90 оноос хойш бизнес хийж үзв үү? Би бизнес хийж байсан. Оноо шиг хэлээ л да. Эсвэл засагтай байдаг, эсвэл гудамжинд 8 хийж л явсан хүн л дээ. Тэгвэл бидний гудамжинд 8 хийх цаг нь миний хувьд сүүлийн 17 жилд их байлаа. 4 жил одоо нэг хуралд байсан юм байна. Нэг жил гарантаа нэг сайд байсан юм байна. Босод 10 хэдэн жилд нь бол одоо тэр махагийн юу тийм үү? Хэл хүүлдвэрээ босгоно уу? Одоо тэр байшингаа одоо засна уу? Энэ бол дандаа ийм ажил хийж илээ. Би нэг юм дээр бол хүн болов шүү дээ. Одоо устдад ороод бүр их мэдэрч байна. Мөнгөгүй юм уу? Ядаж татврынхаа мөнгө өгч чаддгүй бол бас бичиг ус дээрээр оролцсон. Яадгийг худалдагддаг. Тэгэхдээ дахиад ачаалсан юм гэдэг одоо миний бас их тийм юу байна? Санаа зовоож байгаа асуудал. Монголын нийгэмд 90 оноос өмнө бүгдээрээ бандчууд өөрөнхийдөө адилхан амьдарч байлаа шүү дээ. 90 оноос хойш их ялгаа гарч байна. Ачаалсан манай бодлогыг би тэрлүү чиглэж байгаа гэж ойлгож байгаа. Аль болох юм баян хоосны ялгааг багасгаж тэгээд дундаж амьдралтай хүмүүсийг бол нэмэгдүүлэх ёстой. Одоо өмнө таны нөгөө шүмжлээд байгаа хүүхдийн мөнгө чинь энэ рүү чиглэж байгаа юм. Тэр алийн хүүхэд хэдэн өөртөө болоод ирүүл байг боловсрал олог юу сурах тэр юм хийж чаддаг бол энэ бол Монголын баялаг юм гэж. Түүнээс биш. Дахиад хүмүүс таалагдах гэж гоё ярьж байгаа. Хэдэн хөрөнгөтэй нөхдөд гарч бүх юм ингэ. Хэдэн хөрөнгөтэй хүнийг буудснаар бас Монголын нийгэм хөгжихгүй. Харин тэр хөрөнгөтэй хүмүүсээс авдаг татвар мөнгө л сайд их болох. Тэр бүх хостыг хөгжсөн шүү дээ. Гэхдээ яагаад нэг годоо бодвол ингээд манайханд тэрүүн дөрмөр төрөлтөө хүмүүс байгаа л хэл та зүгээр луурчтай бол би харин луурч гэдэг ойлголт надад байдаг. Луурчтай бол ярихгүй шүү. Зүгээр ингээд хөлсөө гоожуулаад одоо манай нэг юу гэдгийг ерөөсөө Улаанбаатар ирээдүйн хооронд л гахаа үүсээр байгаа л энэ богоноос бунгуудаа гахаага аваад хойдлын зах дээр гардаг байхсан шүү дээ. Ингээд хэд гурван төгрөгтэй болсон хүнийг тамлаад яах юм бэ? Тэгэхээр энэ бол бас бид тал талаас зөв харж. Үгүй телевиз хийж байгаа хүмүүст энэ одоо саяны Ганбаатар хэлж байгаа ч таалагдаад байдаг байхгүй. Үгүй хэдэн амтын гэдэг. Тэр намайг оруулаг бол байх л да. Гэхдээ би ч гэсэн тэгэхээр хэдэн хөрөнгөтэй амтын хэдэн нэг дэш Ганбаатар бид ингэж нөгөө баян хоосны хоорондын байлдаан болгон харуулдаг байв. Өө тэд юу хийж байгаа та бидний насны хүмүүс өнөөдөр монголчуудыг бол дундаж амьдралтай боломж амьдралтай болгоход бүх юмаа зарцуулах хэрэгтэй. Толгой мэдлэг хичээл заадаг. Хичээл заасаар нас болж болохгүй шүү дээ. За баярлалаа. Тэгэхээр одоо ярилцлага сэдвийг жаахан өөрчлөе. 2000 онд үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Намын дарга нь ерөнхий сайдын алба хашиж болно, улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн байж болно гэсэн гол өөрчлөлтүүд орсныг одоо та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Энэ чухам хэр зохистой өөрчлөлт байсан бэ? Энэ тал дээр та бүхэн ямар бодолтой явдаг вэ? Намын дарга нь Тэсвэр засгийн газрын гишүүн. Гишүүн засгийн газрын гишүүн.
Би ч одоо тэрний баталцж байсан хүний нэг шүү дээ. Гэхдээ яг сүүлд 2000 он тусгалт нам гарч ирээд цэцээр урсны дахиж шинэрүүлээд баталсан л да. Тэр миний бодол юу байдаг вэ гэхээр энэ дээр их хурлын гишүүд төржигээр засгийн газар болж өгдөг буруу. Тэгэхээр наад үндсэн хуулинд ч тэгж бичээгүй. Ийм байж болно гэсэн юм. Тэгээ бусад улс орнд яадаг, за бусад улс орны яриад явах. Тэгээ манай ямар байх хэрэгтэй вэ гэхээр бүгдээрээ байдаг юм буруу. 18 сайд байвал тэрний 3.1 хүртэл их хурлын гишүүн байж болох талтай юм. Яагаад гэвэл манай сонгуулийн тогтолцооноос болоод байгаа. Үүл нөөцтэй пропорцлоо тогтолцоотой улс юм болвол огт ингээ хоёр салгаа хийчих болно. Тэгээ яагаад гэвэл алтын сонгуульд их хурлын гишүүн боллоо. Хурлын гишүүн болсныхаа дараа сайд болох юм бол хурлын гишүүнээс чөлөөлөгдөд сайд болдог ийм тогтолцоо байна. Тэр бол пропорцнол гэдэг. Яагаад гэвэл алтын их хурлын гишүүн болохоор алтын үеийн ардталт байгаа намын гишүүн нь тэр намын гишүүн орчдөг байхгүй. Тэгээ нөгөө дахин сонгуул Монгол гэдэг юм байхгүй. Нөгөө парламентэд байгаа суудлын тоо өөрчлөгдөн гэдэг байх юм байхгүй. Ийм улс оронд бол их хурлын гишүүн тустай, засгийн газрын гишүүн тустай. Манайх шиг улсад бол би энэ 3.1 орчмоос хэтрэхгүй байх хэрэгтэй шүү дээ. Миний байдлаар бол энэ дээр засаглалыг хувааж зэрэмдэглэнэ гэдэг бол ерөөсөө үндсэн хуульгүй болж байна л гэсэн санаа. Засаглал 3 байгаа шүү дээ. Шүүх засаглал, гүйцэтгэх засаглал, тэгээд хууль тогтоох засаглал гэж байгаа. Хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал хоёр нь одоо баг холилдсон. Өнөөдөр парламентын гишүүн гүйцэтгэж сумын сургуулийн дээврийг засцээдэг. Боловсролын амнаас гэсэн тэр төсвөнд бас батлагдсан байдаг. Сумын дарга гэсэн тариндаа санаа тавьж байдаг. Ингээд нэг ажлыг 3 талаас нь ч юм уу 4 талаас нь хийх гэж оролдож байгаа нь одоо их олон даргатай болсны гай юм бол удаа чаваас. Тэгээд энэ дээр бол ажлаа амжилттай сайн хийх үүднээс энэ хоёрыг холих эсгүй 2000 оны үндсэн хуулийн өөрчлөлтүүд Монгол орны өнөөдрийн энэ улс төрийн гүн хямралыг бас авчирсан болов уу гэж бодож байна. Одоо бол үндсэндээ хямралд орсон байна шүү дээ. Бид чинь яахаа мэдэхгүй ингээд гацсан байна. Тэгэхээр энэ бол үнэхээр муу зүйл энийг засах болов уу гэж найдаж байгаа. Зүгээр энэ дээр одоо 90 нэвтрүүлгийн дөрмөнд нь харшимгүй юм мэдэхгүй би алтан хувийг байдал их баярлдаг. Ягаад гэвэл өнгөрсөн энэ элбэг доржгын засгийн газарт бол элбэг дорж сайд байна, алтан хувийг сайд байна, өөр нэлээд хүмүүс ч бас гаднаас орж ирсэн шүү дээ, тийм ээ. Одоо нөө цагаангой байна. Тийм ингээд гаднаас ингээд орж ирж үйл ажиллагаа. Энэ бол тодорхой хэмжээгээр хууль тогтоогчдод хууль тогтоохтой боломжийг олгоод эднтэйгээ бас хариуцлага тооцоолж бас өрөөний гадаа байж байгаа эндээ юмаа ярих тэр боломжийг бас тэр үедээ олгож ирсэн гэж би найддаг. Тэгээд ийм олон давуу чанарууд байдгийг бол би бас дандаа бахархаж явдаг. За тэгэхээр уучлаарай бидэнд хоёр асуулт ердөө 5 минут үлдээд байна. Маш товчхон ярихгүй юу гэж хүсэж байна л да. Тэгэхээр одоогийн байдлаар та хямралд орчод байна гэж ярьж байна. Сүүлийн үед Монгол Ардын Ёслолт нам дангаараа засгийн эрх барих эрхтэй юу гэсэн тийм асуулт гарч ирээд байгаа л да. Энэ дээр та бүхэн юу гэж бодож байна? Дангаараа юу? Тий. Дангаараа бол амлын хувьд боломжтой амьдрал дээр шонгол байхад та хэцүү. За таны бодол. За маш товчхон хариулъя. Иргэний эрхийг хамгаалж явдгийн үед улс төрийн засгийн газар нь уннуу босноо дангаараа барьнуу барихгүй гэдэг дээр бид их анхаардаг бай. Тэгээд зөвхөн хувь хүнийхээ байр суурийг хэлэх юм бол юм хийвэл хариуцлагатай өөрсдөө дангаараа л хийлдэ. Сүүлд нь унууд өөрөө бас сайн байвал өөрөө. Манайхан чинь хариуцлагаас мултардаг нэг Монгол гоё арга байдаг шүү дээ. Зөвлөл шийдсэн гэдэг. Зөвлөл гэж юм нэг эзэн нөхөр чи хэмбэ гэхлээр 13 гар усх сууж идэг. 13 гар усх тавьсан. Нөгөө 13-ийнх нь 3 солонгос руу ажиллаар явсан 4 нь одоо мэдхгүй ингээд ажилласаа гарсан ч юм уу ингээд ерөөсөө эзээгүй бүлдэг юм л Монгол орныг балж шүү дээ. Тэгэхээр нөгөө хариуцлага тооцох механизм байхгүй болчихдог. Тэгэхээр дангаараа байгаасаа гэсэн хувь хүний л бодол байна. За тэгэхээр сүүлийн асуулт энэ бол ринг нэвтрүүлгийн уламжлалт асуулт. Та бүхэнд бүтэн цагийн турш нэг талбар дээр үзэл бодлын мэтгэлцээнд оролцлоо. Биенийхээ талаар хувь хүнийх нь хувьд нийгмийн болон улс төрийн салбарт зүтгэж яваагийнх нь хувьд хэрхэн бодож хэрхэн дүгнж хэрхэн үнэлдэг вэ? Хэн их хариулах вэ? Ахмадаараа та яах вэ? Залуугаараа та. За тэгээ. Энэ хүн бол маш их туршлагатай ардчлалын алтан хараацаа шүү дээ. Бидний өнөөдрийн магадгүй намайг гадаад сургуульд явах боломжийг энэ ардчлалын хувьсгал бий болоогүй бол хинч одоо явж чадахгүй хинч яахчгүй. Өнөөдөр ингэж ярих бүх боломжийг бий болгосон. Тэгээд
одоо их ажил хэрэгч болов гэж би дотроо бодож байна. Харваас тамирчин байрын ангийн зан шиг хүн харагдаж байна. Тийм л төвлөрч байна да. Тэгээ би хамаатрыг сайн мэдэхгүй л дээ. Тэгтээ ингээд ерөнхий хөдөлгөөг хийж байгаа зүйлийг би дэмждэг гэж шүү дээ. Яагаад гэвэл одоо мэдгүй баачлын хүн болооч гэдэг юм уу? Байх нь өстой зүйл нийгэмд. Тэр тусмаа болохгүй байгаа зүйлийг гаргаж тавьж, асуудал гаргаж тавьж байгаад би баярлж байгаа. Тэгээ харин тууштай байгаасаа билээ тайм нэлгэж шүү дээ. Тэр хөдөлгөөний янз бүрийн юм болоод намтаа зуралдаад ингээд явчих вэ. Түүнээс биш үнэхээр одоо манай Ганбаатарын тэр хөдөлгөөний хийж байгаа зүйлүүд бол зөв зүйтэй шүү. Засах гэж байдаг. Асуудал гаргаад тогтмол шийдэх гэж байдаг байхгүй засгийн газар их хурл муралч чинь. Түүнээс зургуудаа суугаад байх юм байхгүй шүү дээ. Одоо танай хөдөлгөөнөөс гаргаж өчнө асуудал яваа шүү. Яа шийдэж чинь? Шийдэж чадахгүй тийм болж. Тэгвэл засаг биш. Тэр засгийн асуудал үүсэж байгаа. Тэр энэ нийгэм байга болохгүй байгаа үнэхээр тэр юмнуудыг гаргаж тавьж байгаад нь би баярлж авдаг. Цаашдаа нам гэд битгий явчихаасаа гэж хэлж чинь шүү дээ та. Энэ дэлгэрэнтэй энэ чинь баг энэ намраараа дуусчих. Манай хол тэгэхгүй. Таач тэгээ бас ерөнхийдөө чинь сонгуулийн нам болоод тавьчих юм биш үстэй. Бид бол тийм ямар ч бодлого байхгүй тэгэхгүй гэдгээ би бас хатуу хэлдэг. Яагаад гэвэл Монгол орн намаар дутаагүй. Монгол орн улсын хурлын гишүүнээс дутаагүй. Монгол орн улс төрчдөөс дутаагүй. Монгол орн иргэдийн дуу хоолойгоор дутаж байгаа. Иргэдийн эрхлэлийг хамгаалах дуу хоолойгоор үнэхээр их дутаж байгаа. Тийм л байна. Тэгэхээр нам болоод явчих үү дээ гэж хэлэхдээ та нэг өрсөлдөгч нэмэх үед нэмэгдчих үү дээ гэж айсандаа хэлсэн үү? Иргэдийн дуу хоолойг нь гаргаж ирдэг Ганбаатар маань нам болоод явчихвал яах вэ гэдэг асуудал байгаа байхгүй. За баярлалаа. Ингээд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Хүрэлцээрж оролцсон та бүхэнд баярлалаа. За баярлалаа. Зөвлөг амьдрал болох сайхныг амтж идэх боёмтой төрсөн хүмүүний хувьд төлөвлөлт. Бусдад жаргал сасраах алтан наран нөхцөлөө. Амжилтын амт алтан төрөв. Олон улс руу ярина. Мессеж бичнэ. Мобикон. Зөвлөг амьдрал болох сайхныг амтж идэх боёмтой төрсөн хүмүүний хувьд төлөвлөлт. Бусдад жаргал сасраах алтан наран нөхцөлөө. Амжилтын амт алтан төрөв.